За баярлалаа. Тэгэхээр бас Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын сантай холбогдуулан орж байгаа өөрчлөлтүүдийн хүрээнд бас хэд хэдэн тодруулах асуудлууд бол байна. За нэгдүгээрт энэ тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулж бид нэр жил болгон ерөн зүгээр амжиргааны түвшинтэй нь уялдуулж 8-аас 10% бол нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирдэг. За би зүгээр нийтэд маасаар нь зүгээр тэтгэврийг ингэж нэмэгдүүлж байхаар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх энэ шаардлага бол бидэрт бол байна гэж хараад байна. Тэгэхээр зүгээр нэмэгдүүлж байгаа дүндээ дүүцүүлээд тэтгэврийн тэр доод хэмжээг нэмэхээр өөрчлөлт ер нь зүгээр зөрүү нь хэрэг гарах болоо. Төсөвсөн одоо мөнгөн сан хүрэх үү? Энэ дээр одоо та бүхэн бол ер нь тооцоолол хийж үзсэн үү? Ер нь зүгээр нийгмийн бодлого гэдэг бол бодлого хэрэгтэй тухайн нэг амжиргаа доогуур цалин тэтгэвэр муу өмсөд бол чиглэхэн зүйтэй гэж хараад байна. Тэгэхээр өнөөдөр бол тэтгэврийн ялгаа зөрүү бол их байгаа тань. Жигд бол биш байна. Сая төгрөгийн тэтгэвэр авдаг, 2 сая төгрөгийн өндөр тэтгэвэр авдаг ч гэдэг юм ийм хүмүүсд байдаг гэсэн мэдээлэл бол байгаа даа. Гэтэл эсвэргээр тэтгэврийн доод хэмжээ бол нэг 320 мянга ч гэдэг юм уу. Энийг бид нэг 400 мянга, 450 мянга руу төхөөлж энэ ялгаа зөрүүг нь ойртуулах энэ чигд одоо болох хэмжээнд бол бодлого бол нийгмийн бодлого чиглэх ёстой байхаа. Энэ дээр одоо сангийн яамны зүгээс та бүхнээс тайлбарыг гээд ямар байр суурьтай байгаа юм бол. За хоёр дахь нь малчтын нийгмийн даатгалын шимтгэл төс нэг жилиг 1.6 жилээр ахиулан тооцож байгаа. Энэ хууль 2017 оны 2 сард батлагдсан. Гэтэл одоо бол 2 удаа хойшлуулсан асуудлыг дахиад 3 дахь орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр энэ зүгээр 3 жилийн хугацаанд одоо юу гэдгийг зөвхөн төссөн мөнгө санхүүгийн боломж болцооноос болоод ингэж гинөө эсвэл сангийн яамны байр суурь өөрчлөгдөд өмнөх тооцоо судалгаа нь алдаатай байсан уу? Бид нар зүгээр энэ хууль баталцдаг, хүмүүсүүдийг гордоодог, шилний цаанаас одоо ингээд нэг чихэр толоолгож байгаа юм шиг ийм нөхцөл байдал байгаад идэг. Жишээ нь хувь гишүүний хувьд бол би 2 жилийн асуудлыг танилцуулаад яриад явсан. Одоо хууль хэрэгжихгүй болчлоо гэхээр одоо тайлбарлахад их хүндэл болоод байгаа. Уг нь бол энэ хуулийн зохицуулт бол ач холбогдлыг өндөр байгаад байгаа шаараад байгаа. Малчид хөнгөлтөө одоо нөхцлөөр тэтгэврт гарахад бол би зүгээр буруудах зүйл байхгүй хаа. 1.6 жилээр ахиулан тооцоход буруу зүйл байхгүй хаа. Энэ бол нэг талаасаа малчтаа амжиргаа доогуур эргээд энэ малаж хуваагаад эвдсэн бодлого бол би явж байгаа гэж хараад байгаа. За 3 дугаар асуудал нь энэ дээр нэг бас тайлбар хэлж өгөөч гэж гэдэг. Саяын тэр 10 жил байвал 5 сая ч гэдэг юм уу. Ер нь зүгээр бид нар энэ өмнө нь энэ хуулийг баталж байхад тухайн жилийнхаар нь одоо тооц үзэж яхад бол энэ 5 сая биш 2.7 саяыг нийгмийн даатгалын шимтгэлийг малчд бол нөхөд төлөөд ингээд идэвхтэй гараад явах боломж бүтнэ гэж тооцоолж байсан санагдаад байна. Гэтэл одоо 5 сая гэвэл 2 жилийнхэн тэтгэврийг төлөөд ч одоо юу гэдгийг тэтгэвртэй гарах боломж бүрдэхгүй байх нөхцөл гарах гэдэг. Тэгэхээр би зүгээр энийг тухайн жилийнхэн тэтгэврийн доод хэмжээгээр дүүцүүлээд тооцож болдоггүй юм уу? Оныхоор нь тооцоолоод үзүүл яадаг юм бэ? 2000 оны хөтөлбөрийн тэтгэврийн одоо тэтгэврийн доод хэмжээний босхийг 95 онд үйлчлүүлэхээр бол зарчим нь би буруу болж ирэх шаард байгаа. Тэгэхээр зүгээр оных нь ихтгэлцүүрээр оных нь тэтгэврийн доод хэмжээгээр тооцож үзэхэд зөрүү нь хэд болох вэ? 2000 оныхоос 20 оныхоор тооцсноос бол мэдээж одоо зөрүү бол нэлээд гарах хэрэгтэй шаард байгаа. Ер нь зүгээр энэ нөхөн төлөвлөж байгаа түн бол өндөр байна. Ахмадуудад хүн дээр тусгаар байна. Энэ хуулийн үйлчлэлийн хамар хүрээ зорилгож байгаа чиглэл нь бол амжиргааны түвшин доогуур малчид эргээд хуурай хөдөлмөр эрхлэгчид энэ ахмадуудад чиглэж байгаа асуудал байна. Тэгэхээр өнөөдөр малчид болоод энэ хуурай бизнес эрхлэгчид энэ ахмадууд маань бол зээлээс зээлийн хооронд явж байгаа амжиргаа доогуур хүмүүсүүд байгаа. Би 3 саяас дээш гарах бол илүү хүндрэлтэй асуудал. Энийг оныхоор нь тооцоод судалгааг нь гаргаад ингээд өөрсдөө талаас нь бодож үзүүл яасан бэ гэсэн саналтай байна. Энэ дээр та шин зөргсөд асуултанд хариулна. Содоотөрсө дүүрэн гахам битгий орлоо юм. За, Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Засгийн газраас бас ч энэ төсөв санхүүгийн гарч байгаа жоохон боломжийг иргэдийнхэн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх бодлого бол явуулж байгаа. Ерөөсөө тэтгэвэр цалингаа нэмэхгүй байсныг бодвол нэггүй сүүлийн 3 жил бол инфляцийн түвшинтэй уялдуулаад багаагаар ч гэсэн бас нэмж иргэдийн худалдаа авах орлогыг бас өсгөж байгаа юм бодлого явуулж байгаа. За нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн маань 60 орчим хувь нь бол хамгийн бага тэтгэвэр 320 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь үнэн. Гэхдээ энэ бага тэтгэврийг автоматар 400 мянга ч юм уу 500 мянган төгрөгт одоо бас хүргэж болохгүй байна. Гэхдээ нийт тэтгэвэр авж байгаа иргэдийнхээ олонх нь болж байгаа бага тэтгэвэр авж байгаа иргэдийн эрх ашигыг хамгаалахын тулд
тэтгэвэр нэмэхдээ бид багын нараа ахиу нэмдэг, өндөр тэтгэвртэй иргэдийн тэтгэврийн нараа бага нэмдэг ийм бас нэг бодлого бол явуулж ил байгаа. Тухайлбал доод тэтгэврийг одоо 500 мянган төгрөг болгоно гэх юм бол нэг 700 тэрбум төгрөгийн шаардлагатай байна гэсэн тооцоо байгаад байгаа юм. Тэгэхээр бол энэ бас огцом нэмэгдүүлэх бол төсөв санхүүдээр нэлээд хүндэл гарна. За нөгөө талаасаа тэтгэвэр авна гэдэг маань улсад ажилласан жил авч байсан цалин төлж байсан шимтгэлээс хамааралтайгаар тэтгэвэр тогтоогддог. Хэдийгээр тэтгэвэр авагчдын олонх нь бага тэтгэвртэй байна гэдэг доод тэтгэврийг огцом нэмэх нь энэ нөгөө тэтгэвэр авах энэ одоо зарчим ангид алдагдуулж байгаа хөдөлмөрийн үнэлэмжийг бас бууруулад байгаа тийм сөрөг талтай учраас бол аль аль талыг нь одоо бас бодолцож баланслуулсан шийдвэр гаргах гэдэг ийм бодлого бид бол барьж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За малчин араас 1.6 нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэх гэдгийг бас бид энэ төсөв дагалдуулан барьсан хуулиудын төслөө бас хүчингүй болгоё гэсэн юм санал бол оруулж байгаа. Энийг бас гишүүд зөв ойлгох болов гэж бодож байна. Бид 2018 оноос малчтын тэтгэврт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгож 5 насаар бол урагшлуулсан. Тэгэхээр нэгэнт бол бас хэдийгээр малчид бол байгалийн хатуу ширүүн нөхцөл мал малж байгаа байгалийн хатуу ширүүн нөхцөлийг улаан нүрээр даван тулж байгаа нар салхинд хамгийн их одоо гандаж илээгдэж яваа хүмүүс гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Энэ үүднээс малчдын тэтгэврт гарах насыг 5 насаар урагшлуулж өгсөн. Нэгэн тэтгэврт гарах насыг 5 насаар урагшлуулж өгсөн учраас ажилласан жилийг нь дахин 1.5 жилээр 5-аар одоо нэмэгдүүлж бас нэг хүнд давхар одоо бас боломж одоо бас эдлүүлэх нь шудраг одоо ёсонд бас нийцэхгүй юм а гэсэн ийм одоо үндслээр бид энэ хуулийг бас энэ заалтыг хүчингүй болгох гэсэн ийм зүйл бол оруулж ирж байгаа юм. За нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийг 2 удаа хойшлуулсан. Эх оноос нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлөх хуулиан бол бид хэрэгжүүлж эхлэе гэж засаг дээр яриад бол оруулж ирж байгаа. Анх батлагдсан хууль нь бас нийгмийн даатгал сандамс нэлийн тийм алдагдaltaй байх алдагдтыг нэмэгдүүлэхээр хохирлоод ихтэй байхаар батлагдсан юм а. Анх одоо батлагдсан хууль нь бол нийгмийн даатгал шимтгэл төлж чадаагүй байгаа бол тухайн үеийнх нь хөдөлмөрийн өсөө доод хэмжээгээр төлөөгөө яваа нийгмийн даатгал шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх гэдэг байгаа юм. Тухайлбал 10 жилийнхаа өмнөх нийгмийн даатгал шимтгэлийг нөхөн төлнөг бол 44,000, 64,000 байсан тэр үеийн хөдөлмөрөөсөө доод хэмжээс төлөх болчиход сардаа 6,000 төгрөг, 4,000 төгрөг төлөө тэгээд тэтгэврт гарахтаа 320,000 төгрөг тэтгэвэр авах гээд ингээд нийгмийн даатгалын сандаа ирэх алдагдал нь асар их одоо өсөх гээд байгаа учраас бид энэ одоо хуулийг оруулахдаа эх оны 1 сарын 1-ээс мөрдөгдөх нь хөдөлмөрөөсөө доод хэмжээгээр мөрдөгдүүлэх гэсэн мөрдөгдөх нь хэмжээгээр тооцъё. Сая Хөрлөө хотын сайтын хэлдэг үнэлд ер нь жилдээ бол нэг 10 жилийн шимтгэл нөхөн төлөө 5 сая төгрөг төлөөл тэгээд 10 жилийн хугацаанд буцаагаад тэтгэвэр болгоод 34 сая төгрөгийг тэтгэвэр хэлбэр буцаагаад авах ийм л одоо асуудлууд юм а гэж. Ийм малчтаа минь давуу байдлыг нь олгох нэг удаа нэгэн төлөх хуулиар хэрэгжүүлэх ийм л хэлбэрээр оруулж ирж байгаа маа. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг Сэдэнгийн гарамж юу? Гүшүүн асуулсан.